Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Б Уянга дээр иргэдэл Г Хосбын нараас 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын их хурд өргөн мэдүүлсэн шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 4-р сарын 17-ны өдөр Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороонд шилжүүлсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оноохын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл хэсэг заалтад нэмж тусган хэл найруулга, дэс дараалал, зүйл заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслийг та бүхэнд тараасан болно. Байнгын орооны эрхэм гишүүдээ шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Улсын их хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч Эс Сулбахаар.